За сайн байцгаана уу эднүүдаа. За та бүхэндээ Итали улсын Ром хотоос мэдчилж байна. За тэгээ өнөөдөр SSM-ийн Global Directors Conference буюу SSM-ийн олон улсын захирлуудын хурлын 2 дахь өдөр амжилттай үргэлжилж байна. За тэгээд хурлынхаа завсарлагаанаар та бүхэндээ SSM Rome campus-ийн анги танхимуудыг танилцуулахаар campus tour хийхээр бэлдсэн байна. За тэгээд хамтдаа campus руу орж үзцгээе. Энэ ингээд манай campus-ийн гадна орчин ерөнхийдөө харагдаж байна. За ингээд Rome-ийн одоо юм түүхэн барилга байгаа. 800 жилийн түүхтэй. ийм түүхэн барилгын 3 болон 4 давхарт манай Rome campus маань байрлаж байгаа. За тэгээд хэдүүлээ орж харцгаая. Rome campus-ийн хувьд болохоор нийтдээ 5 анги танхимтай. За тэгээд түүхэн дурсгалт газрууд их олон байдаг учраас энд оюутнууд ирж сурах их сонирхолтой байдаг. Тэгээд тийм болохоор Европ доторх ер нь бол хамгийн том салбарынхаа нэгт орд юм байна. За тэгээд Европын оюутнууд болон Дубай, Египтийн салбарын оюутнууд ялангуяа Ромд ирж суралцах маш туфтаа байд юм байна. За тэгээд хэдүүлээ кампусаа орж хамтдаа үзцгээе. За SSM-ийн Global Directors Summit гэдэг хурлын жилдээ 1 удаа болдог. За тэгээд энэ хурлаар бол сургуулийн захирлууд уулзаад сургуулийн шинэ хөтөлбөр, за тэгээд академик одоо хөтөлбөрүүдийн өмнөх жилийн тайлан болон төсвийн төлөвлөгөө гэх мэт хамгийн одоо чухал зүйлсээ ярилцдаг. За мөн нэг нэгнээс суралцаж туршлага хуваалцах боломжтой ийм гоё уулзалтууд болд юм байна. За энд манай SSM Rome campus-ийн хаяг маань харагдаж байна. За энэ ихний давхраар мэдээлээ үзье. За ийшээ. За энэ хувьд болохоор амралтын хэсэг. За энэ бол хөрхөн kitchen-үүд буюу галтгооны болон оюутнуудын амрах чөлөөт хэсэг харагдаж байна. За тэгээд ийшээгийн харин цэврийн өрөө. За энд одоо эхний анги харагдаж байна. За тэгээд анги болгоно нь анги болгоно нь ингээд ийм эртнийхээ хийстэй гоё таазуудтай эртний одоо барилгынхаа хэг маягийг аль болох хадгалж төвчлөлтөө хийсэн байт юм байна. За тэгээд анги болгоны одоо хаалхан дээр ингээд нэрнүүд байгаа. Эдгээр нь болохоор одоо Ромын хамгийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэрээр нэрлэгдсэн байт юм байна. За энэ бол одоо хичээлийн үндсэн одоо танхимын гол хэсэг байна. За энд ингээд таазыг нь та бүхэн харж байгаа бол эртний дээр үеийн түүхэн дурсгалаа хадгалсан хэг маягтай. За тэгээ энд болохоор манай SSM-ийн дэлхийн дахнаас одоо бүх кампусаас улсуудаас ирэх юм гоё уран зургийг байрлуулах жижигхэн галерей хийхээр төлөвлөж байгаа юм байна. За тэгээ энэ өрөөнд бол манай хурал үргэлжилж байна. За хэдүүлээ энэ дараагийн том lecture hall-ыг харцгаая. За энд бол жишээ нь нэг том лекц ордог лекцийн танхим байна. Lecture